За сайхан үерхэл явж итэл гівгэнт өөрийг хайрлаж байгаа гэж тэрэнд нийтгээд явж итэл хаяал өөр бүсгүй хараад тэгэл болчи молчи гэл ингээл өөр тийшээ яваад өгдөг. Тэгээ нөгөө бүсгүй чинь эрэгтэй хүнээс бүр айдаг болол эрэгтэй хүн одоо нүрэн дээр ингээл гоё юм ярьж илэн яг үнэн дээр ингээл хаяал явна доо л гэдэг бодол төрөөд байгаа. Тэгэхээр эрэгтэйчүүд гэхгүйгээр бүх хүс адилхан эмэгтэй хүн ч тэгж байгаа, эрэгтэй хүн ч тэгж байгаа. Аль аль нь их тууштай байгаа ч гэр бүл гэдгийн агуу одоо Монгол улс гэсэн үг байхгүй гэр бүл гэдэг чинь. Монгол улс оршин тогтнох уу, тогтнохгүй юу гэдэг чинь гэр бүлтэй холбоотой. Гэр бүлийг нэгэнт болъё гэхэд гэр бүл гэдэг үгээр тоглож болдгоо. Гэр бүл болъё гэдэг хайртай хосууд баяа гэдэг үгээр тоглосон, шоглоон болгосон хүмүүс өөрсдөө маш зовлонтой амьдралыг туулдаг. Гэр бүлээр тоглосон хүмүүс. Тэгэхээр хандаа бас хэлэх ёстой. Тэр залуудаа хойноос нь очиод тэгээ магадгүй хаяад нэг юм таалагдаагүй те өөр хүүхэнтэй бас ингээд учир ургуулад ч гэдэг юм уу илүү хөгжилтэй яриатай охинч байсан юм уу илүү жоохон царайлагч байсан юм уу илүү жоохон мөнгөтэй ч байсан юм уу тийм ээ. Тэгэхээр тэр залуудаа очиж хэлнэ чи надад маш хайртай. Тэгээд хайрын залуу байгаа. Одоо ажил төрлөө игээд их мөнгөтэй болчихно. Тэгээд энэ охиноос чинь чи илүү мундаг болно шүү дээ. Чи намайг ер нь жоохон 100% үнэлж чадахгүй байна. Тэгээ чи хоёр хоёулаа зүрх сэтгэл хоосон байхдаа сургууль дөнгөж сурч байхдаа би энийгээ гэсэн сэтгэлтэй байсан. Тэгээд чи жоохон амбиц өгөөд өөртөө бас ажил хэрэгч бүсгүй дуртай гэдгийг чинь найз нь мэдээд авчлаа. Тэгээд илүү гэртээ суухгүй, илүү найз нь ажил хий, илүү хичээж зүтгэе. Ягаад гэвэл би чамайг хаяхгүй, чи намайг хаяхгүй байг. Тэгээ магадгүй чи ингээд одоо ийм муухай зан гаргахад нэг 10 жилийн дараа, 15 жилийн дараа миний карьер их өндөр болоод ирээд би их олон мөнгө олдог болоод олон танигддаг болоод ирэхээр би чамд ийм зан гаргавал чамд гоё юу? Жишээлбэл өөр мөнгөтэй залуу харчаад тэгээ чамд ийм зан гаргаад тэгээд би тийшээгээ татагдаад ингээд явъя гэвэл чамд энэ харилцаа таалагдах байсан уу гэд ингээд зөөлөн асуухгүй юу? Тэгээд явлаа гэхний зоргоор ухааруулахгүй ярихгүй октод явуулаад байгаа. Тэгээ тэрийг тайлбарлаж ярь. Тий. Эсвэл хашгирах биш, эсвэл хараал хэлэх биш, эсвэл зайлахгүй чи гэх биш, эсвэл ус шууд блок хийх биш. Тэгээ нэг жоох уурн гарсан байх гэж бодсон үедээ ярь чийт хоёр хинч чийт хоёрыг хүчлээг байж гэл ямар гоё хоёлаа биеийг олж харлаа. Тэгээ ямар гоё хоёлаа аз жаргалтай байлаа. Өрүүлж муухай байгаагүй. Гачигдах зүйл байсан ч гэсэн би чамаг гэсэн чи намайг гэсэн хоёргүй сэтгэл маш гоё байсан. Одоо энэ амьдрал болоод ирэхлээр би илүү чадварлаг болно, чи чадварлаг болно. Одоо жаахан хүлээцтэй бай. Тэгээд мөнгөтэй болцсон ажил хэрэгч тийм хүмүүсийг хараад сэтгэл санаагаа бити хувиргаараа. Тэгээ өөрийнхөө сонголтод итгэл үнэмшилтэй байгаараа. Тэгээ найз нь тэрнээс ч гоё гялсаж чадъя шүү гэж хэлээд нөхрөө татах. Тэ залууга татах. Ийм ухаан бас тэр охинд дутагдаад байгаа байхгүй. Тэгэл явлаа мөрөөр нь л явуулаад байх юм бол тэгээд ямар гэрүүл тогтох юм. Бүх одоо би хэлж штэ бүх 50 жил 60 жил 80 90 насны өндөрлөгт хүрсэн гэр бүлүүд бүгд энэ замыг чинь туулаад тэгтээ салъя гэдэг шийдвэр гаргаагүй дандаа тийм ээдрээтэй бэрхшээлтэй хүнд замын цаана нэг хүн болох аз жаргалт хүрэх тийм төгс төгөлдөр гэр бүл жинхэнэ гэр бүл үүсэх асуудал бол өдөр шөнө хар цагаан өвчтөө өвчмгүй нааштай наашгүй тааламжтай тааламжгүй энэ бүгдийг амталж бүгдэнд нь зогсож уян хатан гэдэг өндөр чанар өршөөнгүй нэгүүлсэнгүй байх ухааныг олж авсан ихтэй сургуулийн бүх боловсролуудын өндөрлөг дээр нэгүүлсэнгүй байх гэдэг өршөөж нэгүүлсэх гэдэг ийм боловсрол байдаг байхгүй юу өрөвдөн хайрлах аварт ороод хөлгаараа хугалцсан нөхөр тэгээд тэрэгцэр дээр суудсан эхнэр байж болно. Тэгэхээр өрөвдөж нэгүүлсэж хайрлах гэдэг хайр гэдэг бол агуу тийм хайрын төвшин байж идэг байхгүй. Тэгтээ тэргүй бид өнөөдөр энэ хорвоо ертөнцид амьдарч байгаа. Өнөөдөр миний яриаг чагнаж байгаа бүх хүмүүс 100 жилийн дараа үтсэн байна. Амьд нэг хүн нэг ч үлдэхгүй бүгд үхэн. Ийм хархан богинохон хугацаанд амьдарч байгаа. Тийм мөнхийн үрдийн одоо насыг олоод авцсан юм шиг аяг ааш гаргаж хувирч, урвж, тэрсэлж нааш чашаа завтай юм шиг энэ их завгүй нийгэмд эхнэр нөхөр сольж явж идэг. Хар цагийн гарц тэгсэн дөрвөл аваад өөрсдөө авсан нөхөртөөгөө тэртээ дэргүй бүх айл хэрэлддэг, бүх айл эвлэрдэг.